угсаа яруу найрагч гэж боддгоо. Тэгээд ингээд шүлэг бүтээх гэж ч юм уу ийм нэг шүллэг гэдэг уран бүтээл гэдэг зүйл бий болох гэж юус огт бичдэг. Зүгээр миний хувьд бичих одоо нэг цөөхөн шүлгүүд бичсэн цөөхөн шүлгүүд маань бол зүгээр л ингээд нэг хүн ингээд нэг те хамаг ингээд нэг одоо эмзэг дорой тийм талуудаа ингээд нэг одоо найздаа гомдлоод нэг уйлаа сууж яадаг штэ тоочоод те тийм тэр утгаар л тэгж ашиглаж байгаа байхгүй. Тэнгүүд тэр чинь одоо те юу гэдэг нэг хэлбэрт баригдаа за би яг ийм хэлбэртэй ийм санаатай ийм шүлэг бичээ шүү гэж бол огт бодохгүй л. Бичиж байгаа залуучууд бол ихэнхдээ яг тийм л болцоо. Одоо нөгөө үг шүлэг гэдэг нь өөрсдийнх нь айгуу тийм чөлөөтэй илэрхийлэл. Тэрэнд нэг тиймж юм тодорхой хязгаар хашилтууд юу н бараг 50% болцоо. Анзаардаад одоо тэр хүний санаад те ингээд амар хэцүү болоод тэрийгээ ингээд яаж даван туулахаа мэдгүй ингээд өөрийгөө бүр ингээд амар хэцүү болгож байсан тэр үеүүдэд л ер нь аюу хөшүүлэг төрсөн. Тэр чинь тийм хүчээр тэгээд нэг тийм зориудаар бас хийж болдог юм биш байгаа аахгүй. Одоо ялангуяа шүлэг гэдэг чинь яг номоо гаргана гэж шийдчихэд яг ингээд ном хэллэгцсний дараа би яг ингээд Улаанбаатараас яг зугтаж явмаар ч юм шиг ингээд яг хүмүүсийн өмнө ингээд хамаг хувцас тайлаад ингээд нүцгэн ингээд сорив шарах бүх юм харуулад ингээд энэ би байна гэдэг ингээд зогсож байгаа юм шиг санагдаад амар байсан. Энэ нь бол миний одоо дотоодын үнэн юм гэдэг тэр одоо гаргалгаанаас тайвшрал аваад. Одоо тийм ингээд ямар ч байсан ингээд номоо хэлсэн юм шиг уншигчтай ингээд хүргэх ёстой гэж бодвол тэгжэл даван тулсан баг та. Энэ болохоор ингээд миний амьдралтай амар холбоотой л та одоо нөгөө хайртай хүнээсээ салаад тэгээд тэрийгээ ингээд мартаж чадахгүй баг нэг 2 жил болж байгаа юм л да. Тэгээд уул нь би ингээд цаг хугацаа өнгөрөх тусам мартчих واخ. Айгу олчих واخ гэд бодоол байсан. Тэгсэн чи ерөөсөө болж өгөөгүй. Тийм нөгөө ингээд нэг юм амархан ингээд хүн ингээ аимсаа сольж байгаа юм шиг эд зүйлээ сольж байгаа юм шиг одоо юу гэдэг. Тэгээд ингээд мартагдаад ч юм уу ингээд хайртай хүнээ ингээд хэдхэн хоногийн дараа ч юм уу хэдэн жилийн дараа өөр хүнээр орлуулаад солиод яачдаг тийм зүйл бас биш юм байлээ л дээ. Одоо анх удаа амар тийм хүнд цочор тэгээд амар тийм шаналнтай байдлаар ойлгосон болохоор тэгээд энэ шүлгийг л бичсэн байх л та ер нь тийм. Уучлаарай. Уналт маань юм удаан байна гэж өөрөө ч би мэдсэнгөө. Яагаад ингэж хайрласнаа? Яг таг мэдсэн юм ч алав. Мэдлээгээд хайрын өмнө утгаггүйг мэдэртлээ хайрласнаа л мэдэж байна. Хичнээн киног чамтай хамт давтаж үзлээ. Хичнээн дууг хамтдаа ахин сонслоо. Хичнээн удаа чи гарыг минь халааслаад хичнээн удаа гутмаар хамтдаа алхлаа. Голдуу чийл сурснараа тамхилаад явдаг байсан. Би харин хизээ тамхилах дуртайг чи мэднэ. Чиний тэгэрт үхгсэн гэж бодтлоо жаргах. Чиний гарт үхгсэн гэж хүслээ завах. Хичнээн нулимс, хичнээн цус урслаа. Хичнээн удаа нойрон дундаа хоёр биенээ тэмтэрч. Хичнээн удаа нойрон дундаа хоёр биенээ үнслээ. Хичнээн удаа хоёр биенээ хүсч. Хичнээн удаа хоёр биенээсээ цөглөө. Хичнээн удаа хамтдаа хооллож. Хичнээн удаа хамтдаа инээлтэж. Хичнээн ч бороо цасыг хамт үзлээ. Харин ганцхан удаа далаа хамт үзсэн. Болдог бол энэ олон хичнээнийг тэр ганцхантай ой санамжнаасаа өөрт өгөө хийчихмээр. Даанч тэр бүхэн тунгалаг оюуны мөнхийн гэгээ. Өөрт мөнх гэж юу байдгийг одоо би мэддэг болсон. Нөгөө өөр бүтээгч байна. Одоо оргуу хаосноос юм бүтээн, одоо уран зохиолч байсан, зурагч байсан, хөгжимч байсан гэдэг чинь ер нь тийм амархан юм зүйл огт биш байхгүй. Тэр бол айгүй хэцүү зүйл. Ингээ оргуу хаосноос чи юм бүтээж штэ тий. Тэр л одоо ямар ч уран бүтээлчдийг одоо бас зовоодог байх л та тий. Ингээд одоо ингээ шүлгийнхаа номыг ямар ч байсан гаргачлаа. Тэгээ энэс хойш би дахиж ер нь хизээ шүлэг бичихгүй гэж шийдээд. Тэгээд ер нь анхны болоод сүүлийн шүлгийн номоо, нэг л шүлгийн номтой гаргасан. Тэгээд одоо цаашаа шүлэг бичихгүй байхаа. Хүний эд эрхтнийг сольдог болсон нийгэм. Тэр байтугай хүмүүс иргэний үнэлэхээр донор болохыг зөвшөөрч ийн гэдэг тэмдэглэгээ тавьдаг болсон нийгэм. Ийм нийгэмд жишээ нь бид нар энэ зохиолыг уншихдаа яг тэр эд эрхтнээ өгөх гэж төрж байгаа хүмүүсийн өнцгөөс уншина гэдэг бол ялангуяа одоо англи шиг тийм эхс дээдс тийм чадaltaй ийм мундаг орны хүмүүс биш манай орны хүмүүс жишээ нь гэж уншихад бол илүү хурцаар мэдрэхээр ийм нийгмийн том том асуудлуудыг хөндөж чадсан юм байна л да.
алгасч болохгүй ярилцлагын маань шинэ дугаар эхэлж байна. За өнөөдрийн бидний танилцуулах ном бол Нобелийн шагналт Английн зохиолч Казуо Ишигурогийн намайг хизээч буй уулаач гэдэг арман байгаа. За энэ арман бол түүний хамгийн алдартай дэлхийд алдаршуулсан 2 арманых нь нэг. Миний бодлоор бол түүний бичсэн хамгийн шилдэг зохиол нь. За энэ зохиолын тухай ярилцахаар манай студид яруу найрагч Батцая ирээд байна. Манай яруу найрагч Батцая бол Бөбүк гэж хэвлэлийн газрыг санаачлаад энэ бидний гаргадаг номнууд нь маш өвөрмөц, ерөнхийдөө нэг тийм өөр маягийн ондоон сэтгэлгээтэй зохиолч яруу найрагчдын бүтээлүүдийг монгол хэлээр орчуулж гаргадаг юм сонирхолтой хэвлэлийн газар байгаа. Та бүхэн бас сонирхож үзээрэй. За тэгээд Ишигурогийн арманыг кино болгосон ч бас байдаг. Киногийн эхэлж үзсэн үү? Номыг эхэлж уншсан уу? Яг нь ерөнхийдөө романы маань үйл явдал 1970-аас 90 оны Англид, гэхдээ яг одоогийн Англи биш. Тэр улсад Хэлшим нэртэй одоо юм хаагдмал сургуульд өрнөж байгаа. Тэгээд гол дүрийн 3 баатар Кэти, Рут, Томи гэдэг энэ 3 гол дүр маань болохоор үүдлэснээс эсийн замаар гаргаж авсан эд эрхтнийг нь хожим хойно ашиглах зорилготойгоор бүтээсэн хүүхдүүдийн нэг. Тэгээд товчхондоо одоо тэдний маш богинохон амьдрал, маш богинохон нөхөрлөл, маш богинохон золгүй хайр дурлалын тухай Казуо Ишигуро хүүрнэх зураа, хүний оршихуйн мөнх бус байдал, за мөн хүний одоо гол оршихуйн зорилго юу юм? За чухам ямар зүйл биднийг хүн байлгадгийг гэдэг асуултуудыг тавьснараа энэ арман бол маш алдартай, маш том арман болж чадсан гэж би бол уншаад бодсон л доо. Ер нь их гоё зохиол шүү. Одоо энэ тэр өөрөө адармаатай гоё одоо хүний сэтгэл санаа, дотроо ертөнцийн бүх зөрчлийг харуулсан. Тэрнээс гадна энэ догтлолд ороод байгаа, энэ зөрчилд ороод байгаа, энэ хайрын гурвалжинд ороод байгаа хүмүүс бол чиний сайн хэлсэн нөгөө эсн үдл зохиомлоор бий болгосон хүмүүс гэж бодглоо. Тэг клон. Одоо тэгэнгүүт би хамгийн анх би Ишигурог нэг сайн мэддэггүй байсан. Өмнө нь тэр Монгол хэлэн дээр өдрөөс үлдсэн зүйл гэж орчуулагдсан арманыг унших гэж нэг оролдоод тэгээд их залхуутай ядаргаатай зохиолч юм ингээд уншиж чадаагүй хайцсан. Дараа нь бас манай нэг найз тэр нөгөө When We Were Orphans гэдэг бас монгол руу орчуулагдсан байгаа нэг өнчин юу гэдэг. Тэр арманыг бас унших гэж үзээд энэ ер нь нэг тийм ядаргааны зохиолч юм байна гэсэн бодолтой шээ. Тэгээд 17 онд Нобелийн шагнал авангууд нь тэр үед би нөгөө бодоод байсан. Тэгээд энэний уншсан. Энэ одоо ингээд Нобелийн шагнал хүртэл авчихыг бодоход одоо би арай буруугаар ойлгож ирсэн юм шиг байна. Тэгсэн чинь үнэхээр уншсан дараа л бас шоконд орох шиг болсон. Ямар гоё армаа, ямар гайхалтай зохиолч байсан бэ гэдэг. Би бусад зохиоллоор нь биш зөвхөн энэ зохиолоор миний хувьд энэ Ишигуро гэдэг хүнийг нээсэн. Ишигуро бол өөрөө Япон шүү дээ, тий. Тэгтээ одоо Английн зохиолч л гэсэн үг одоо англиар бичдэг. Ишигурогийн тухай бас манай үзэгчдэд бас жоохон сонирхуулж яриач. Яаж яагаад энэ Япон зохиолч гэнтхэн Английн хөрнөл зохиолын мундаг том төлөөлөгч болж байгаа Япон. Яг би бас яг тантай адилхан эхлээд өдрөөс үлдсэн зүйлийг уншсан л да. Тэгээд ер нь надад тэр нөгөө гэрээнд аамал эдэр гараад бас их тийм залхуутай, тийм санагдчихсан. Тэгээд би орхицсон байжгаад киног нь үзсэн. Киног нь үзсэн чи яг нэг тийм арт мэдрэгдсэн байхгүй надад. Том Хэнкс тоглолдог. Том Хэнкс биш ээ. Энтони Хопкинс тоглолдог. Тэгээд би киног нь үзчихээд дараа нь ингээ уншихад гэхдээ ер нь яг Ишигурог уншиж байгаа уншааг байгаа хүмүүс зөвлөх юм бол энэ арманыг эхэлж уншвал илүү их ойлгоход төхөн баг гэж бодож байна. Казуо Ишигуро чинь 50 эдэн онд 54 онд Японд төрөөд тэгээд аав нь далаа судлаач байсан юм билээ.
Тэгэл тэр чиглэлээр англи руу очиж тэгээд одоо өөрийнх нь өсвөр нас бага нас эдэр англид өрнөсөн. Тэгээд залуу байхдаа хамтлаг эдэрт дуулна эдэргээл хамтлаг эдэр байгуулаад тухайн үед нэлээд божигнуулж явж байгаа л тэгээд би одоо сайн санахгүй байна. Уран зохиолын хөтөлбөрт хамрагдаад тэндээсээ ер нь зохиолч болохоор шийдээд тэгээ яванда Кентийн их сургуульд англи хэл философийн чиглэлээр суралцж ирсэн. Тэгээд одоо энэ Армаа эдэр дээрээс нь уншихад яалтчгүй философийн бас мундаг том хүний уршигтай холбоотой том санаанууд гаргаж ирсэн. Тийм учраас их одоо нөгөө ухаж ойлгох зүйл уншигчтай их үлдээдэг маш том асуултууд тавьж орхидог тийм зохиол санагдсан л да, их амттай санагдсан. Тэгээд анх нэрийг сонсоход яхахгүй Японоор байгаад идэг. Гэтэл тэгээд Багдад очиод тэгээд англичаад яатсан юм байл л те. Тэгээд Японд очиод нөгөө Нобелийн шагнал авсныхаа дараа нэг Японд маш том уулзалт хийсэн гэсэн. Тэр уулзалтанд нь одоо Бацаа бас таних байх манай нөгөө Аберумихо очиж суусан гэсэн. Тэгээд японочууд бол маш гоё сэтгэл төрсэн мэдээж тэр чинь Япон юм чинь. Гэхдээ ер нь бол юу яадаг англиар ярьдаг хүн гэж хэлээ. Тэгэхээр ер нь л бол энэ бол Япон үндэстэн англи зохиолчлын байлээ л дээ. Тэгээд тэр одоо чиний анх нэг хэлж уншсан гэдэг тэр өдрөөс үлдсэн зүйл гэдэг армаач гэсэн. Ер нь л яг л англи хүний тэр тусмаа бүр нэлээд сонгодог. Магадгүй барилын хувьд баг 19-р зууны ч юм уу тийм барилтай англи зохиолчийн бичих бүр нэлээд тийм гүнзгий англи армаа. Тэгээд энэ ч гэсэн энэ армаанаас ч гэсэн энэ армааныг Япон хүн бичсэн гэхээр юм харагдахгүй. Мань хүнд бол Японы сэтгэвтэй зохиол байдаг гэсэн. Гэхдээ ер нь тэгэхээр бол яа харахгүй энэ орчин үеийн өвөрмөц нэг өөрөө ч гэсэн хүнийхээ хувьд ч гэсэн Япон үндэстэн мөртлөө өөр үндэсний уран зохиолын төлөөлөгч болцсон. Тэрнээс гадна энэ сэдвийн ч гэсэн өөрөө яг одоо нэг тийм зохиомол юм шиг онцаг. Гэхдээ энэ магадгүй үнэхээр ийм юм байдаг ч юм уу үгүй ч юм уу. Би бол энэ сүүлдээ явахдаа одоо тэрнийг Хелшемийн юу байсан хүмүүжүүлэгч байсан нэг авгаа дээр сүүл очдөг шүү дээ. Мадам хин хоёр дээр хин атгтай байлаа Эмили лөө хинжлээ. Тэгээд тэр хоёр тэгсэн чинь тэр хоёр болохоор хэлдэг шүү дээ. Та нар Хелшемд байсан хамгийн азтай. Яг гэвэл өөр нөхцөлтэй та нар нэг харчгал юм бол хідэн шин унтаж чадхааргүй тийм нөхцөлтэй газар зөндөө байна. Тэгэхээр тэнд бол одоо хүнийг зөвхөн эргэтний авах юм чинь шорон шиг байдалтай, машин шиг ч юм уу эсвэл ямар нэгэн дахианы ферм шиг байдалтай байлгадаг газрууд зөндөө байгаа юм шиг байна. Тэгэнгүүтээ бид нар ямар ч байсан өөр орчин Хелшемд бий болгосон. Хойшид яах юм мэдэхгүй. Одоо бол энэний дараа бол яах юм мэдэхгүй. Тэгэхээр одоо магадгүй хаа нэгтээ дэлхий чинь одоо мэддэхгүй нууц ихтэй юм чинь хаа нэгтээ үнэхээр эргэтнийг авахын тулд хүмүүсийг колони аргаар үржүүлээд хаа нэгэн газар нэгэн тийм ферм шиг торон дотор байлгаж идэг газар байдаг ч юм билүү. Энэ бол өөрөө тийм зарс хийлгэн. Тэгээд хамгийн гол нь энэ клон гэдгийг тэд нэр зураг зуруулаад гэдэг чинь хүүхдүүдээр нэг үзэсгэлэн давж галерейд авч. Гэтэл тэр хоёр болохоор эднэр сэтгэл зүрэхтэй юм уу үгүй юу гэдгийг яагаад хүмүүс харж ийн үү эднэр чинь ингэ зураг зурж ийн мэдрэмжтэй. Гэтэл эднэр чинь сэтгэл зүрэхтэйгээр харахгүй бүр зүгээр л хүмүүс байгаа байхгүй дорлдог бүр зүүдэлдэг зүүднүүд нь ямар юу те би тэгэл тэр юу ахлаар хиймэл хизээч бусад хүний амьдралаар амьдрахгүй зөвхөн эдисийн одоо ханган нийлүүлэх баазын нэг тийм одоо түүхий бүтээгдэхүүн маягаар яаж байгаа энэ хүмүүс гэтэл зураг зурдаг, урлагийн үетэй хөгжим сонсдог. Тэгээд тэр одоо энэ тийм бүр шүлэг бичдэг. Тэгээд бүр эднэр чинь боловсрал нь аягүй сүрхий тэр Хелшем бол аягүй гоё юу ийсэн. Бүр эднэр чинь хоорондоо бие биедээ өгж байгаа ном ном нь янзын гоё дээгүр төвшний гоё уран зохиол байдаг. Гэтэл тэд нарыг зөвхөн ийм юмд энэ ямар тийм эмгэнэлтэй, ямар гоё сэдв, ямар мундаг байсан. Тэгээд өөрөө бичлэг нь ямар юу. Тэгэхээр одоо тэр нэг Томи ихтэл би одоо байнга нэг Роми легионеруудтай тулд зүүдлээд байна гэл. Тэгэхээр тэр эднэрийг тэр зүүдэлдэг гэж бодоход л хүн зүүд гэдэг чинь хүний маш том чухал зүйл шүү дээ. Гэтэл тийм гэтэл тэднийг зүгээр л одоо роман дээр нь гарч байгаагаар Хелшем гэдэг бол бусад одоо энэ колон үржүүлэх хаалтай газрууд, сургуулиуд ч гэх юм уу те
ёстой таны хэлдгээр ферм шиг тийм газруудын хажууд хүн ёсоор харцдаг. Тийм арай онцлогтой ийм туршилт хийгээд байгаа юм уу? Одоо энэ клонуудад, энэ доноруудад сэтгэл зүрх байна уу? Сүнс байна уу? Янз бүрийн мэдрэмж байдгийм үү? Хүнтэй ер нь ойролцоо юм мэдрэмжүүд төрдөг юм уу гэдэг юм туршилт хийхийг үндсэн дээрээс арай юм тохиолдлог айтайхан орчинд сургаад байгаа ганц газар л гэж байна. Тэгээд яг сүүлд ингээд өөр клонуудтай таарахаараа та нар хээлшмийнх юм уу гэхээр нэг арай өөрөөр хүлээж авдаг шүү дээ. Хээлшимтэй холбоотой нэг өрөвдмөр юм байдаг. Тэр хаан жилийн 2 дахь газар нэг юм дамжин өнгөрүүлэх шиг нэг тосгонд байдаг. Өсвөр насныхны ойчдаг нэг юу байдаг шүү дээ. Тэр тосгоныхын дээр очисон чинь та нар хээлшимийнхэнд нэг боломж байдаг гэсэн бусдаас өөр. Хэрв хоёр бие биедээ хайртай болоод хайр сэтгэлтэйгээ нотолж чадах юм бол тэднийг нөгөө шууд эргэтний навдаг юугаа явахтаа хугацааг нь хойшлуулдаг. Бонус 3 жил өгдөг. 3 жил ч үлээ тий. Тэгээ хойшлуулдаг гэсэн. Тэгсэн чинь тэр нь босод юунуудыг болохоор зүгээр домог яг хүмүүс яг нэг мөрөөдлөөр домог зохиодог шиг. Тэгэнгүүт тэд нэр өөрсдөө тийм огт сонсоогүй мөртлөө шууд итгээд тэгээ тэр Томи чинь хизээч тэр юунд зурдггүй байснаа. Нэрээ тэгвэл тэрнээс болоод тэр галерейны учир тийм байсан бол гэж зурж эхэлдэг тий. Яг ишүүгээрээ өөрөө айхтар мундаг логиктой ямар ч алдаагүйгээр энэ армана бичсэн байна л да. Тэгээд бичгтээ одоо жишээ нь тэр хаалттай сургуулиас гаднах хүмүүс буюу тий одоо жирийн одоо бидний тухай жирийн хүмүүсийн тухайд хүүрнэхгүйгээр зөвхөн тэр өнцгөөс хүүрнэж байгаа нь нэг бодлын бид нар бас эдгэртэй юугаар адил төстэй байна гэдгийг харахад их уншигчдад төхөн болж байгаа. Бид нар яг эдгэртэй адилхан өсөж боожж байгаа, эдгэртэй адилхан бодол сэтгэлтэй хүмүүс гэдэг өнцгөөс авч үзэхээр энэ болохоор нөгөө гадна талд байгаа одоо эд эрхтнийг ашиглах гээд байгаа хүмүүсийн өнцгөөс хараагүйгээр бас даваа талтай. Яагаад тэгэхээр хэрвээ гадна талд байгаа хүмүүсийн өнцгөөс бичсэн бол энэ бол дистоп зохиол биш, энэ бол баг утоп зохиол тий. Нэг хүн одоо элэг бөөр нь муудлаа гэхэд шууд солиол эрүүл болчдөг маш гоё нийгмийг харуулах байсан бол эсрэгээр нь харуулснараа энэ болохоор дистоп зохиол болж байгаа. Тэгээд дистоп зохиол гэж одоо юу хэлээд байна гэхээр миний бодлоор дистоп зохиол дээр бол аливаа нэг зүйлийг сэрэмжлүүлэх тийм санаа бас агуулж идэг. Одоо бидний энэ байгаа нийгэм бол жишээ нь хүний эд эрхтнийг сольдог болсон нийгэм. Тэр байтугай хүмүүс иргэний үнэлэхээр донор болохыг зөвшөөрч ийн гэдэг тэмдэглэгээ тавьдаг болсон нийгэм. Ийм нийгэмд жишээ нь бид нар энэ зохиолыг уншихдаа яг тэр эд эрхтнээ өгөх гэж төрж байгаа хүмүүсийн өнцгөөс уншина гэдэг бол ялангуяа одоо англи шиг тийм ихсдээц тийм чадaltaй ийм мундаг орны хүмүүс биш манай орны хүмүүс жишээ нь гэж уншихад бол илүү хурцаар мэдрэхээр ийм нийгмийн том асуудлуудыг хөндөж чадсан арга байгаа юм л да. Яг үнэндээ тэр тухайн үедээ энэ шууган тариал ингэжсэн ч гэсэн одоо бол яг бодиттой чи боо яг хятад жишээлбэл нэг супер хүүхд хийсэн шүү дээ. Тэр чинь бол элдв халдвар төвчин тусдгүй дохмох юусэн тусахгүй тий. Тэгээд тэр генийх нь хувьд өөрчлөлтсөн. Тэгээд тэрний чинь бас яг ийм аргаар хийгээл тэр чинь анх нэг дойлын хоньноос л ихсэн шүү дээ. Нөгөө нэг дойлыг өөрөөр нь хавлаж эсээс нь нөгөө үржлийн бос аргаар анхны хураг гаргаал тэгээд тэрний дараа ер нь ямар ч амтныг хувилах боломжтой юм байна гэж ясны дараа гений инженерчлэн мундаг болонгууд хятад тийм супер хүн гаргасан. Одоо тэр хятадууд тэр хүний устгах юм уу яасан мэдэхгүй тэрний чинь бол хятад чинь бол харьцангуй маш олон мэдээлэлтэй зөвхөн нэг юу тавиал цензурчддаг хаач чаддаг фильтр мундаг бас учраас бид нар бол одоо яг үндэ цаана юу болж идэг хятадууд нэг хүн хийсэн юм уу хэдэн хүн хийсэн юм уу одоо энэ дотор нэг яриад байгаа шүү дээ нөгөө нэг юуны өөрчлөлт мутацтай хүмүүс бий болгосон гэдэг шүү дээ. Тий. Тэгээд тэр чин бол яг нөгөө яг л ийм юугаар хуран шилний хөвгтөл билээ шүү дээ. Гэхдээ хуран шилний хөвгт нь өөрөө бүх юуг одоо хүний ямар муу юунуудын тэрнийг арчаал гений сул дорой дархлааны системийн алчаал гэсэн. Тэр энэ номонд нэг яриад байгаа шүү дээ. Нөгөө Morning-Daily скандалаас хойш Morning-Daily скандал болоод тэрнээс хойш юунуудыг хэмшээний хаасан гэдэг. Тэгэхээр тэр Morning-Daily скандал гэдэг нь юу байсан бэ гэдэг энэ хоёр огт сонсоогүй тийм бол очиадсэн чинь нэг эрдэмтэн ийм юу гаргасан супер хүн гаргасан.
яг хятадуудын хийсэн юм энд гарч байгаа байхгүй тий. Тэгэхээр мэдхгүй одоо хятадчууд энэ арманы бичгээс өмнө баха. Хойно 7 он өмнө авцсан. ерөөсөө саяхан одоо нэг 10 жил хүрэхгүй хугацааны өмнө 7 он тий. Тэгэхээр энэ бол бүр айгүй айхтар юмыг ингээд харцсан тийм байгаа байхгүй. Тэгэхээр энэ магадгүй тэр ер нь хүнийг колоноор гаргаж болно. Энэний юу гэдэг юм үндслэл мүслийн мань хүн нэлээд сайн судалсан юм шиг байна. Ер нь л тэр үед айгүй сайн яригдчихсэн хаалттай байсан сэдвийг барьж авсан гэсэн үг л дээ. Одоо 2005 онд бичигдсэн хэрэг одоо таны ярьж байгаа тэр Долийн хонь мань 90-д оных шүү дээ. Тэр Долиогоос хойш. Тэгээд тэрний чин дараа хятадууд далангахыг зүгээр үржүүлсэн хэмэл аргаар. Тэгээд тэрний дараа Массачусетс тэр нөгөө бионик эрхтний төв гэж нээгээд 2007 онд тэгээд тэнд ажиллаж байсан одоо хин гэж эрдэмтэн билээ. Нэг эмэгтэй эрдэмтэн вүүдгээд авахтай. Тэр эрдэмтэн өөрийнхөө арсны эсдээс аваад өндгийн эсэнд байршуулад тэгээд өөрийнхөө колониг амжилттай одоо өөр хөврөлд оруулаад одоо тэр тесих жирэмсэн ингээд төрөхөд бэлэн байжгаад арай ураг бүрэлдээд төрүүлэхгүйгээр устгасан гэж яриад байгаа байхгүй. Гэхдээ одоо өстө устгасан юм уу мэдэхгүй. Хэрвээ тэр төрсөн бол 5 тийм өөр хөврөл яг арсныхаа эсээс гаргаж авсан. Тэгээд ер нь энэ бол маш тийм хаалттай олон нийт мэдэж болохгүй тийм сэдв болж хувираад жишээ нь Монголд гэхэд чинь 2011 онд эдис шилжүүлэн сулгах төв гэж нээсэн шүү дээ. Нэгдүгээр эмнэлгийн дэрэгт. Тэгээд би тэр юу гэдэг сонирхоод уншиж ирсэн тэр захирлын ярилцлагыг өхний гавьт юмч хингэлээ сайн санахгүй нэг залуу байсан. Ер нь хүн бол энэ дэлхий дээр анх төрөхдөө өөрийнхөө нөөц запастайгаа ирдэм байна. Тэр бол одоо өөдлөс юм байна гэж тэр хүн ярилцлаганд дурдсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ Монголд ч гэсэн одоо ер нь анагаах ухаан, дэлхийн анагаах ухаан одоо орчин цагт бол улам л эд эрхтнийг бол эмчлэх хэрэггүй шууд сольдог болно гэдэг байна шүү дээ. Тэгэхээр эд эрхтнийг хүм маягаар бий болгох юм уу? Эсвэл эс маягаар үржүүлэх юм уу? Ингээл янз бүрийн юм ярьж байгаа энэ үед бол уншихад маш сонирхолтой юм л да. Тэрнээс гадна одоо энэ нэг зөвүүн нь эд эрхтнийг хадгалахад одоо ихэнх тохиолдолд одоо юунууд чинь эд эрхтэн эс альны ч гэсэн гүн хөлдөөлтийн байдалд хадгалт юм байна л да. Гэтэл хүн хэлбрээрээ хадгалах юм бол тэнд ямар ч асуудал байхгүй. Зүгээр л хүн. Гэхдээ яг тэр хүнийг хязгаарлалч явдлын тодорхой хяналтанд байлгана. Тэгэхээр энэ бол яг нөгөө монголчуудын малаа хөргөж мөрөж хэрглэж яахгүйгээр малаа тууж яваал аян замын холны аймаал яддаг шиг тэрэн шиг байхгүй. Тэгэхээр энэ өөрөө тэр ерөнхийдөө ийм боломжтой энэ яг ийм байхаас өөр аргагүй гэдгийг хөндөж тавьснараа зөв. Тэгээ хамгийн гол нь тийм хүмүүсийн сэтгэл зүрхний тухай, тийм хүмүүсийн хайр дурлалын тухай, хүсэл эрмэлзлийн тухай гэдэг ихлээр энэ ер нь хөндөрлөлтний түүхэнд гарсан хамгийн онцгой өөрмөц аймаануудын нэг байж магадгүй. Тэгэхээр одоо бид нэг ингэ бодоод үзэхээр өөрт хэрэгтэй одоо ямар нэгэн хоол хүнсний зүйлээ ч юм уу одоо бэлтгэх, үржүүлэх, хадгалж нөөцлөх хэрэг бол өөрөөр ярина шүү дээ. Гэхдээ бид нар одоо тэжээмэл амтан ч юм уу өөр одоо малын буян шим гэдэг шиг ярил нэг өөрөөр ярина. Гэхдээ энд ярихдаа шууд хайр дурлал, үерхэл нөхөрлөл яриад эхэлчихэж байгаа болохоор шууд тэрийг эд эрхтэн гэж ярихгүйгээр шууд хүний төвшөнд авчиж ярьж агаад арман үргэлжилж хүрэнж байгаараа айгүй онцлогтой. Тэгэхээр одоо уншигчдад ямар асуулт тавьж ийн вэ гэхээр хүн гэж яг юу юм бэ? Хэдэн эд эрхтний цуглуулгаас бүрдсэн ийм махан бие, биеийн хүсэл, биеийн шунал энэ зүйлдээ баригдаж явдаг ийм зүйл юм уу? Эсвэл цаана өөр том ёс суртахуунтай, өөр оюун ухаантай, өөр танин мэдхүй ч юм уу те сүнс мэдрэмж дээр тогтсон ийм зүйл юм уу гэдэг асуулт тавигдчих. Хэлшмийн оюутнууд ягаад бусдаас ялгаатай вэ гэхээр эдгэрт мэдрэмж байна уу? Эдгэрт тийм мэдрэхүй байна уу гэдгийг урлагаар дамжуулж гаргах гээд байгаагаараа жоохон өөр. Тэгээд ер нь асуухаар бидний юу юм бэ гэдгийг эхлээд тодорхойлох хэрэгтэй болчихж байгаа.
маш амархан тодорхойлох юм бол бид нар оюун ухаант хүн тий эсвэл одоо бидний үгтийн өөр зүйлийн төлөө төрсөн бид нар бол эд эрхтэн биш бид нар зүгээр л мах биш одоо би сайн санахгүй нөгөө ташмуух орчуулсан нэг зөвгөнөл зохиол байдаг шүү дээ харгаргаас дэлхийтэй холбоодох туусан чинь нэг хэдэн махнуудтай холбоодох толоо гэдэг шиг. Тэгэхээр бид нар зөвхөн бие юм уу эд эрхтэн юм уу гэхээр өөрөөр хариулах боловч яг явандаа энэ тавьж байгаа асуултууд энэ философийн асуултуудад унаад ирэхээр одоо бид нар яг хэм болцсон юм бэ гэдэг дээрээ асуулт тогтчихж байгаа байхгүй. Тэгэхээр нэрээ бид нар бидэрт одоо яг ёс суртахууны тухай, бидэрт яг хүн чанарын тухай, бидэрт нийгмийн сэтгэлийн тухай тийм ойлголт юу байна уу байхгүй байна уу? Бид нар зүгээр л ямар ч хамаагүй аргаар урт удаан амьдрахын төлөө, ямар ч хамаагүй аргаар эрүүл байхын төлөө, ямар ч хамаагүй аргаар биеийн хүсэл шунлаа гүйцэтгүүлэхийн төлөө явж байгаагаараа яг энэ хээшимд байгаа арай нэг амтны пермис ялгаатай нэг тийм хүн биетүүд юм шиг биднийг байдалд авчиж үзүүлж байгаа байхгүй. Энэ хоёр Томи нөгөө голдур Кэт хоёр нөгөө хуучин хэлшмийн хүмүүжүүлэгч нартай уулздаг шүү дээ. Бид та нарыг хүмүүжүүлсэн, боловсралтай болгосон, яасан сайхан тэгж ярьж байгаа боловч тэр хүн нөгөө нүүлгэж байгаа юг би өөрөө нөгөө тэрэгцрээ бас чаддгүй мөртлөө шкавны минь нүрийг муухай болгочихгүй гэдээ харгалзаж дагаж явах гэж байна. Тэгэхээр тэр хүний хувьд бол ер нь хамгийн гол юм тэр шкав нь үн төрөх учраас нүрийг галцлуулчихгүй байх. Гэтэл тэр хүн яг хүн ёсныхоо юуны хувьд нөгөө хиймэл клоны бэлтгэл болж байгаа хоёроос хамаагүй даавар байж байгаа байхгүй. Тэгэхээр бодглохлоор бидний ер нь хүн ёс, ер нь хүн байх үнцэн гэдэг нь юугаар тодорхойлогдсон бэ гэдэг айгүй тийм айхтар харуулсан. Тэгээ одоо тэр энэ зохиолын нэр бас их мундаг оноос нь нэр санагддаг надад. Би анх энэ нөгөө уншиж эхлэх байхдаа Never Let Me Go гэдэг ангууд энэ нөгөө Элвис Преслигийн нэг Love Me Tender дээр энэ юу гэдэг шүү дээ. Never Let Me Go гэдэг нэг Элвисийн дуунаас яасан юм шиг байна гэл яа ч бодсон байхгүй. Тэрнээс мөр авсан. Тэгтэл үнэхээр дуунаас авсан байсан. Тэгтээ би тэр юуг нь огт мэдэхгүй л байсан. Тэр Judy Bridgewater гэдэг дуучны. Би тэрийг харсан. Тэгсэн тэр чинь блюз дуучин юм шиг байл. 50-аад оны үеийн хийцээр дуулж байгаа. Тэгээ ингээ харсан чинь огт тийм дуучин байхгүй. Тэгээд зөвхөн энэ Арманд зориулж зохиосон. Тэгээд яг тэр дуу нь бол YouTube дээр байлаа. Сонирхоод үзүүл залуучууд. Тэгээд ер нь тийм жинхэнэ дуучин бол байхгүй юм. Жинхэнэ дуучин байхгүй. Тэрийг өөр дуучин дуулсан. Тэгээд Judy Bridgewater гэдэг тэр нэрийг чинь болохоор Judy хингэлээ нэг эрэгтэй Didi Bridgewater гэдэг хоёр эрэгтэй эмэгтэй хоёр дуучны нэрээс үүсгээд тэгээд 10 онд киногийн хийхдээ кинонд нь зориулж хийсэн. Ер нь энэ зохиолтой зориулж хийсэн дуу гэж. За. Би харсан ч. Би тэгээд бас нэг тийм дуу байдаг юм байх нэг юм дуу байдаг юм байх гэж бодсон. Тэр энэ дотор чинь бүр тэдэн он бичсэн ийм дуу альбомны нэр хайгаад байдаг шүү дээ. Тэр альбом дээр би бас харсан ч эхлээд яг тэр зохиол дээр гарч байгаа тэр дүрслэл альбомны cover дээр байгаа байхгүй. Цаана 70 модтой савтай тамхи татж байгаа. Тэгээ биш юм л тэр зохиол. Би тэгээд тийм дуу чинь байдаг юм байх л гэж бодсон. Тийм л. Тэгээ яг түрүүний таны хэлдгээр ер нь томор харах юм бол одоо нөгөө тэр язгууртнууд ингээл тэр чинь хүний бүр ингээд амьдралтай холбоотой амин чухал хайр дурлалаа батлах гээд хоёр хүн ирсэн ба хоёр хүүхэд залуу ирсэн байхад тэр нэг зөөж байгаа юм момонд чухал ач холбогдол тавьж ийн гэдэг. Ер нь бид нар одоо ч гэсэн бидний одоо энэ хүн төрөлхтний зохицлоос нийгэм юу ямар нийгэм зохицлоочод суугаад байна вэ гэхээр бид нар чинь тэнд нэг хэсэг нь амьдрал цус нулимсаараа хөдөлмөрлж зарим хүмүүсийн тансагтлыг бий болгодог их цөөхөн хэсэг нь маш чинэлэг сайхан амьдардаг олонх нь их ядуу зүдүү олонх нь их дарангуул дунд ингэж амьдардаг энэ нийгэм дотор магадгүй казуу шигөөрө тэр мартагдсан тэр бидний одоо асрагч бидний донор бидний одоо боолчилж байгаа энэ хүмүүс хаягдаж мартагдсан тэр хүмүүс рүү бас анхаарлаа хандуулаач гэсэн тийм бас айхтар хурц шүүмж байсан байж магадгүй л гэж бодоод байгаа юм л да. Гэхдээ өөрөө энэ номынхоо тухай болон бусад ярилцлагандаа болохоор энэ номоо маш энгийнээр
Зүгээр л би энэ бол залуучуудын эрхэл нөхөрлийн тухай ном юм аа хэсгийгэд хаяад байгаа нь бас муухай орж байгаа байхгүй. Тийм. Ер нь гэхдээ цаадын оны хэвгөө би бас нэг хэдэн жилийн өмнө гадаадад очиж нэг юунд ажиллаж байгаа Монгол эмчтэй таарлцсан. Тэгсэн чинь тэр эмч тэгжсэн. Нэг сонин Монголын юунаас хамаагүй гоё ингээд тэр өөрөө мэдслээ эмч байхгүй бас нэлээд мундаг чадaltaй залуу эмч. Тэгсэн чинь Монголын нөхцлөөс бүх юм нь хамаагүй илүү гоё. Гэхдээ надад нэг эвгүй юм санагдсан. Тэгсэн яасан гэдгсэн чинь одоо хүний нөгөө эргэтний юу шүү дээ. Тэгэл яг ийм эргэтэн, ийм бүлгийн цустай, ийм резус фактор нь ийм хүний ийм эргэтэн одоо энэ яаралтай одоо хэрэгтэй байна гэл захиад гөрөнгөт ерөөсө тэр олдохгүй байх гэж байдаг үгний дор нь олддог. Тэгээд эхэндээ энэ ямар мундаг юм бэ? Тэр юу нөөц мөн. Тэгсэн чинь сүүлдээ бүр гайхсан гэсэн тэр бүр аюулгүй их мэдсэл хийдэг имлэг. Тэгээд тэр сүүлдээ гайхаад энэ нэг цаана нэг жоохон сэжигтэй юм байна. Тэр нь юу юм мэдэхгүй. Үнэхээр ямар нэгэн юунаас эргэтний хандуулна гэсэн хүмүүсийг тэгээ бэлэн бэлдсэн агуулах байдаг юм уу? Эсвэл бүр өөр зам байгаа юм гэдэг хэмж мэдээ. Яг энэ одоо шууд хамаагүй гэж ярихад бас болохгүй л. Гэхдээ одоо ч ер нь бас хэцүү шттэ. Ямар нэгэн шинжилгээ өгөхөд ерөөсө бүх одоо анагаах ухааныг хэлээр одоо юу гэж хэлдэг юм мэдэхгүй байна. Тэр мэдээллийг аавна. Тэгэхээр энэ хүний эд эргэтэн жишээ нь тэнд тохирно гэдэг жишээ нь тэр мэдээллийн сан нь бол бэлэн байж гин гэсэн үг. Гэхдээ тэр хүн ямар нэгэн тэр хүнд хэрэгтэй одоо эргэтэн гэмтгүйгээр зөвхөн тархиндаа цус харах ч юм уу те эсвэл ямар нэг байдлаар тэр эд эргэтнээ гэмтэхгүйгээр өөхөх ёстой болно. Тэгэхээр ийм мэдээллийн сан бол ихэнх том эмнэлгүүдэд байгаа. Монголд ч байгаа. Монголд ч одоо зарим шинжилгээ өгөхөд заавал тийм мэдээллийн сангууд хэрэгтэй тэрийг өгнө. Тэгэх юм бол одоо чинь хин нэг хүний ойр дотны хүнд нь өхлийн ирмэг дээр ирлээ гэхэд тэрэнд тохирох хүмүүсийн мэдээлэл байна л гэсэн үг. Гэхдээ тэр хүмүүс өгөх шаардлагатай болно. Тэгэхээр яг одоо чиний ярьж байгаа шиг одоо миний түрүүний тэр эмчийн ярьсан шиг энэ байдал бол яа харахгүй хаа нэгэн газар ийм генийн агуулгах ч юм уу эсвэл ийм хиймэл магадгүй одоо клон боломжтой юм чи ийм клон хүмүүсийн ямар нэгэн лагер бий болох санаа хинт ч төрөх боломжтой. Энэ чинь амар том бизнес шүү дээ. Тэгэхээр магадгүй ийм ишиг өөрөө уран зохиолоор дамжуулаад тэр хөндснөөс биш яг үнэндээ яг наад ярьж байгаа фактын хувьд бол ийм юм байх том магадгүй. Гэхдээ яг зохиол бол ийм тухай биш л дээ. Зохиол бол би бас уншаад үзсэн чинь тэр Монголд чинь 18 оны байдлаар хаа 18 оны байдлаар тэр эдис шилжүүлэх төвд одоо жишээ нь донор болох боломжтой 70 одоо өгтлөх юм уу те цогц ирээд тэгээд гэр бүлийнхнаас нь асуусан юм бэл. Тэгээд 4 билүү 6 билүү хүн зөвшөөрсөн юм бэл эд эрхтнийг ашиглаж болно гэдэг. Тэгэхээр Монголд ч гэсэн одоо ийм эд эрхтнийг ашиглах ер нь хүн ингээд бодохоор энэ чинь хоёр үзүүртэй зүйл шиг эвгүй боловч нэгэнт одоо өөр нэг хүний тусын тулд ашиглах уу эсвэл яах уу гэдэг чинь өөр л асуулт болол яриа бол явна л да. Кинонуудыг ярих юм бол бас сонин фактууд гарч ирж байгаа. Жишээ нь Ишигурогийн кинонууд аюу амжилттай зохиолоосон сэтгүүлсэн кинонууд их амжилттай болдог. Өдрөөс үлдсэн зүйл гэдэг кино бол арт фильм гэдэг одоо манай Алтай альсаар гарч ирсэн. Арт кинонуудынхаа тоонд орсон явж идэг. За энэ Never Let Me Go хийсэн кино нь бол үнэлгээ дээр нь бараг 7-оос дээш байсан баха. Би номыг уншиж сүлд үзсэн. Нэлээд нухацтай сууж үзвэл бас их эвгүй хүнийг бас хөндөхөр тийм кино. Тэгээд яг 2005 онд энэ Арман уншигчдын гар дээр очдог жил нэг Ланд гэх кино гарч ирсэн. Арал гэдэг. Тэр кино болохоор ямар учиртай вэ гэхээр хүнээс яг колони аргаар яг ижлэгэн хүнийг хувилж аваад тэр хүмүүс болохоор арал дээр амьдардаг. Тэгээд тэр захиалагч нь одоо хэдэн сая доллар орчуулсан өөрийнхөө хөлбөрийг байлгаж идэг. Ямар нэг юм болохоо байлаа гэхэд нэг нүд болохоо байлаа гэхэд нүдийн шууд аваад суулгадаг ч юм уу. Ийм кино өдр гарч ирсэн юм бэл. Тэгэхээр магадгүй яг 2005-аас 7 оны үед бол тэр сэдвүүд маш модны байж тийм сэдв юм бэл л дээ.
киног нь би нэг хэсгийг харж лээсэн. Тэгээд нэг үзег нөгөө хийсэн кино биш тэгэл орчихсон. Кино нь аль хэр кино байдаг юм? Кино надад бол их дажгүй кино санагдсан. Англи кино байсан баг. Жүжигчдийн харахад англи кино байх шиг байсан. Хайр дурлалын тухай зохиолууд дотор бол бас л үнэхээр нэг онцгойдоо яригдахаар тийм хамгийн гол нь тэр бид хоёрын сая одоо яриад байгаа энэ клонууд гэдгийг цаана бүр нэг анханасаа нэг тийм эмгэнэлттэй юуг нь суурийг тавиад өгчөж байгаа тийм. Тэгтэл ямар ч эмгэнэлттэй түүх өөрөө энэ шиг ийм давхар нөлөөлөлттэй байх боломжгүй. Энэ бол маш одоо жишээлбэл Ромео Жулиетта хоёр гэл тэгэхэд чинь бол за хоёр гэр бүлийн хонзон байна. Хонзон дунд бие биендээ тэмүүлсэн хоёр өсвөр насны хүүхдүүд байна. Энэ бол ерөнхийдөө нэг тийм нэгдүгürt байж болох амьдрал байж болох зүйл. Хоёрдугаарт байж болохоос гадна ерөнхийдөө тэдний зөрчлийг аль нэгийг залруулчих юм бол нөгөөх нь засагчиж болмоор юм гэлээ. Гэтэл энэ бол ямар ч аргагүй анханасаа бүр ийм золгүй хувь зайд төрч гисэн. Тэгээд тэр төрж байгаа нь мэдээж хэдийгээр жам ёс биш ч гэсэн бид нэр өөрсдийгөө бас жам ёсоор төрсөн хэсэг мэдэхгүй шүү дээ. Бид нарыг ямар нэгэн бурхан тохируулсан юм шиг ярьж байгаа боловч үүндээ бурхан тохируулсан нь өөр юм байна. Бас нэг тохируулагч магадгүй бид нар ямар нэгэн хэмжээгээр бас өөрсдөө колонууд чинь бид энийг бол бид нар мэдэхгүй. Ягаад гэвэл бид нар цаад нөгөө ертөнцийн нууц кодыг танихгүй учраас. Тэгтэл бидний таньж байгаа кодны хүрээнд бий болсон хүмүүсийн хайр дурлал тэр дотоод ертөнцийн юу гэхээр үнэхээр энэ хүний өмчлсөн хүний хүнд бол үнэхээр маш би бол үнэхээр нэг зүрх шимширмээр тийм гоё. Гэхдээ яг энэ нөгөө талаас нь та хараад үзэх юм бол эн чинь маш тийм золгүй хувь тавилан анханасаа зохиогдсон гэж штэ. Гэхдээ үхэл гэдэг чинь угаасаа л бидний ирэх ёстой юм. Ер нь бидний зайлшгүйг жоохон хурцгаад одоо бидэртэй хайр сэтгэлтэйгээ уулзраад 50 жил 40 жил амьдрах ёстой байтал тэрийг 4-5 жил болгоод нэг 70-80 настайдаа үзэх тэр өвчин хуучтай одоо юу гэдгийг ганцаардл тэр бүх юм нэг 16-аас 18 наснд нь аваад ирж байгаагаас биш хүнд одоо огт тохиолдгүй тийм жам бусын тийм айхтар юм ер нь байхгүй байна. Энд бол жам босын нэг юм байгаа. Тэр нь юу вэ гэхээр тэр хүмүүс бол жинхэнэ төрсэн хүмүүс нь бол байгаа. Эднэр бол цэвэр хуулбарна. Тэгэхээр тэр хуулбар учраас тэднэрт анханаас нь та нар бол хуулбар, та нар бол хүн биш, та нар бол зүгээр донор, та нарын юу бол ийм гэдэг. Бүх юуг нэг. Гэвч тэд нар хуулбартайгаа яг адилхан сэтгэл зүрхтэй. Хуулбартайгаа яг адилхан хүнд дурлдаг, яг адилхан хуулбар шиг зүүдэлдэг. Магадгүй хуулбараасаа илүү зурдаг, хуулбараасаа илүү гоё хөгжим ойлгодог. Гэтэл тэдний хувь тавилан анханасаа. Энэ бол ер нь анханасаа хувь тавилан зурагдсан байна гэдэг ойлголт өөрөө ямар харгас юм бэ гэдгийг зохиол бас цаагаар хэлээд байгаа байхгүй. Бид нар бол жишээлбэл шашин бол хүн төрөлхтний бодож олсон хамгийн чухал оюун санааны том системүүдийн нэг гэж үздэг. Гэтэл шашин биднэрт юу тулгадаг вэ гэхээр за ер нь бид нар бол бурхны бүтээлч гэдэг юм уу те. Гэтэл бид нар хин нэгний бүтээл мэтэр өөрийгөө мэдэрдэг ч гэсэн тэрэндээ эмзэглэхгүй яваад сурцсан байна. Гэтэл эдгээр хин нэгний бүтээл байх гэдэг юм эдний алхам бүрийн хорьцсон. Гэтэл тэд нар юу нь бол биднээс ямар ч ялгаагүй. Ингээд ингээхээр энэ цааталт нь хэлж байгаа тэр юм нь үнэхээр тийм өөр. Магадгүй энэ англ тийм шашин сүм хийдийн зүгээс мэдхгүй энэний эсрэг илдэг юм зөндөл гарсан баг. Би бол гэхдээ энэ яг зохиолынхын тухайд сонирхож илдэг фактуудыг уншааг учраас сайн мэдэхгүй байна. Энэ бол гэхдээ яа харахгүй л нэг тийм зохиолчийн маань зал байна л да. Тэр гадна байгаа нэг дүр ч юм уу те гадна байгаа нэг өнцөг ороод ирсэн бол энэ чинь амар зөрчил үүсэх байтал огт тийм оруулж ирэхгүй энэ дотор эндээ хорцсон болохоор тэрнээс гадна энэ нэг сонирхолтой юм нь тэднэрт зөвхөн өөрсдөн зөвшөөрөгдсөн зам өөрсдөн зөвшөөрөгдсөн орон зай байх шиг байгаа тий. Тэрнийг бол хэлэхгүй байгаа боловч тэр одоо тэр замаар гэрэлтэй том замаар жирийн хүмүүс явдаг. Биднэрт бол ингэж явж болдог өөр зам бий гэдэг байгаа. Тэгэхээр тэр бас нэг тийм юуг нь хязгаарлалцсан. Ер нь л их
мундаг бодсон зохиол. Ер нь яг энийг уншихаар өөрт тулгарч байгаа нэг асуудал гэх юм бол юу гэхээр ер нь бидний ойр дотны хэн нэгэнд тэ өхлийн ирмэг дээр ирэх юм бол бид нар ямар ч хамаагүй үнээр хэн нэгнийг золиослж чадах уу? Эсвэл бид нар ёс суртахуун, хүн чанар, тэ нэмжин сэтгэл одоо юу гэдэг шашин бидэрт номлодог энэ хүн байх үнэт зүйлээ тэр бат бүх хэвээр нь хадгалж чадах уу гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй. Гэхдээ одоо цаг үед бодоод үзэхээр бүр нэлээ шудраг хариулт шаардсан айхтар том асуулт болчихж байгаа юм л да. Үүдл эсийн хадгалах, агуулах банк маягийн юмнууд хийдэг юуг бол ерөнхийдөө хэрэгжээд эхэлсэн шүү дээ. Айгүй олон хүмүүс өөрийнхөө юуг хадгалуулаад юм болох юм бол юу яаж аавна гэдэг. Тэгээд бодглохоор магадгүй хэрв ийм төсөл хаа нэгэн газар нууцаар хин нэгэн хүн хэрэгжүүлээд эхлэх юм бол спонсор бол мунтахгүй. Ер нь тэр нь бол яг тодорхой харагдаад байна. Тэгэхээр энэ дээр ч гэсэн тэр хоёр авгаа хэлж байгаа нь сүүлдээ тэр нэг скандал үүснээс хойш спонсорууд яхаа болоод тэгээд бид нар хаахаас аргагүй болсон. Тэгээд бодглохоор үнэхээр спонсор байх юм бол хүн ямар ч юм хүний санаанд багтгал юм бол бүгдийг хийж чадах амт юм шиг байна. Тэгэхээр энэнийг бас одоо ч нөгөө маш олон алдартай хүмүүс хөлтөлтийн байдалд тэр байж байгаа үе цаг үе шүү дээ. Тэгэхээр энэ талын шинжлэх ухаан, энэ талын ангаах ухааны туршилт юмнууд бол маш өндөр түвшинд явагдаж байгаа л да. Гэхдээ яг энийг жоохон өөр бас өнцгөөс авч үзэх юм бол айхтар тийм автономит засаглалын эсрэгч битсэн байж болохоор те бид нар одоо ингээл Эммануэль Кантаас эхлээл нийгмийн гэрээ одоо Джон Лок ч үгүй юм уу ингээд үзэхээр бидний нийгмийг анх яаж зохицлоож бүтээсэн байх вэ гэхээр тэгш хэрэг те ив хамт ёс ийм мөртлөө одоо бол дандаа л өөрийн эрх ашгийг тэргүүнд тавьдаг болцсон энэ цаг үед өөрийн чинь эрх ашгийг зөрчөөд байгаа энэ төр зэсэг ч юм уу нийгэм энэ хүмүүсийн эсрэг тэмцдэггүй тэдэрт айлуулах дасан зогцдог би тэдний эсрэг босч чадахгүй надад тийм хүч чадал эрх мэдэл эд хөрөнгө ч юм уу байхгүй гэж итгэдэг тийм олонхын одоо үзэл бодлыг буруу шаасан, нэцаасан, тэднийг буруутгасан бас Ишигурогийн философи байж магадгүй надад санагдсан. Тайлбарлаад явах юм бол нөгөө цуурайтах гэдэг шиг одоо янз янзын тайлбарууд үүсч болохоор тийм номлолтой. Хамгийн гол нь хүн гэж эцсийн сэтгэхийн юм. Одоо жишээлбэл Томи бол өөрийгөө хүн гэдгээ батлах гэдэг шүү дээ. Одоо тэр зургаараа. Гэтэл бидний ингээл уншихлаар энэ клон байна. Клон учраас энэ өөрийгөө жинхэнэ хүн гэдгээ сэтгэл зүрхтэй гэдгээ ингээ батлах гэж ингэж биднэрт эмгэлтэй уншигдж байгаа боловч бид нар яг эцсийн өөрсдөө зохиол бичиж байгаа. Өөрсдөө зураг зурж байгаа. Яг Томитой адилхан байхгүй. Тэгэхээр бид нэр хүн гэдгээ батлахын тулд бидний хийдэг юм юу юм гэхээр магадгүй урлаг уран зохиол, магадгүй бидний одоо сая чи философи юу яла ямар нэгэн философи эргэцүүлэлттэй байна гэдэг нь өөрөө юу ч хийхгүй идчихэд юу очиад явж ядгаас өөр илүү дээр төвшний амтан гэдгийг мэдрэхэд хэрэгтэй зүйл гэж магадгүй. Тэгэхээр энэ ахаал энэ оршихуй асуудал хүндсэн. Энэ арман дээр бас хоёр чудаа дурддаг хэсэг болохоор түрүү ярьжсэн нөгөө эцэг ихгүй өнчин гэдэг хүүхэлдээ тэрчээд одоо тэр нөгөө Never Let Me Go гэдэг дуу сонсоод нүдэнэд бүжгэлж байгаа хэсэг гардаг. Тэгээд энийг ингээ анх уншихад туссан гэдэг хүнд жоох юм зохиолч мөн өөрөө шууд хэлэхгүй ч гэсэн нэг тийм мэдрэмж төрдөг нь болохоор бас тийм хүндүр сонир мэдрэмж төрдөг. Тэгээд уншигч болгоёг өөрсдийнхоороо тайлж унших хэрэгтэй. Ийм болохоор энэ ингэж юм гэдэг. Тэрийг хамгийн гол нь харсан тэр жирийн хүн ойлаад байдаг байхгүй. Тэгээд сүүлд тэр Томитойгоо очоод бүх юм зүйл худлаа болж таарад хайр сэтгэлтэй байх нь ямар ч ач холбогдолгүй болж таарад зүгээр л бид нар та нарыг сэтгэл зүрхтэй юм уу юм мэдэрдэг юм уу гэдэг чинь нэг үзэх тийм туршилт хийж ирсэн. Тэгээд тэр бүтлгүүтээд одоо ингээ хэл шимээр хаагдсан гэдэг.
Тэгээ бүх юм нуруу унсан яг тэр үед нөө Кейт асуудаг шүү дээ. Тэгвэл та яагаад намайг тэр энэ Never Let Me Go гэдэг дууг сонсоод ингэж яхад хараад уйлсан юм бэ гэд. Тэгсэн тэр энд нэг юм хэсэг гэдэг байхгүй. Би хурдцтай ирж байгаа шинэ дэлхийг харсан юм. Өндөр үр ашигтай технологи хөгжсөн ангаахын шин эмчилгээний аргуудтай мундаг дэлхий. Гэхдээ хатуу харгас хүнийг өрөвддөггүй. Би нүдээ тас ансан охин зүрхнийхээ гүнд цээжиндээ хуучин хүнлэг сайхан нөгөө дэлхийгээ наачхаад явуулж чадахгүй зүрх сэтгэлд нь үлдээхийг гуйж байгаар бодсон юм. Энэ болохоор бас нэлээд санааг нь гой гаргаж өгөхөр хэсэг юм шиг надад санагдсан байхгүй. Шигурогийн миний бодлоор хамгийн гоё арман, хамгийн шилдэг зохиол гэж би боддог. Энэ сайхан арманы тухай өнөөдөр хурж ирж манай ярилцлагад оролцож сайхан яриад хэлгэсэн Бацаадан баярлалаа. Тэгээд уран бүтээлч өнөр амжилт хүсье. Бацаадан баярлалаа. За бид өнөөдөр саяхан ив зүгээ ололцсон Gallagher-ийн ах トゥ ус буюу Английн домогт Oasis хамтлагийн Champagne Supernova дуу та бүхэнд хүргэх болно. Энэ дуу нь болохоор 90-ад оны Britpop-ийн нэлээд том төлөөлөл болсон нэг өнгө болсон гайхалтай уран бүтээл байгаа. Тэгэд энэ дууны үгийг бол хүн болох өөр өөрсдөө хүлээж авдаг. Магадгүй үзэж таацсанд өөрөөр хүлээж авах бах. Харин хөгжмийн тал дээр бол Английн домогт Jam болон Style Council хамтлагийн ахлагч болох Paul Weller Noel Gallagher-тэй нийлж сологын бүтээсэн гэж ярьдаг. Тэгэхээр мань хүн өөрөө амьдаар тоглож байхдаа сологоо сэтгэл хөдлөлөөс хамаарч урт богиныг өөрөө шийдэж тоглодог. Магадгүй зарим тоглолтын дээр сологоо 5 минут тасралтгүй тоглож суудач байгаа. Гэхдээ өнөөдөр бид тийм урт сологгүйгээр балнууд хамтлагтайгаа өөрсдийнхөө өвн хэмжээгээр та бүхэнд хүргэх болно. Special people change. How many lives are living strange? Wherever you are, we are getting high. Slowly walking down the hall, faster than a cannonball. Wherever you are, we are getting high. Someday you will find me caught beneath a landslide. In the champagne supernova in the sky. Someday you will find me caught beneath a landslide. In the champagne supernova, champagne supernova in the sky.
سمغار ورتيها الشكر واجي غيماني فرقت واجي غيماني فرقت درها نرينا للنوفلي درها نرينا للنوفلي لا ترحنم تقدر لا ترحنم كم تقدر صوت الطين هرتل والند صوت الطين هرتل والند تكما دغمان جمار قد تكما دغمان جمار قد